Сэтгэл зүйчийн өрөө подкастын маань 5 дахь дугаар эхлэхэд ийхүү бэлэн болж байна. Тэгэхээр өнөөдөр манай 5 дахь дугаарын маань зочноор Тархан дээд сургуулийн сургуулийн өмнөх боловсролын багш Цэрэн Долом багш маань оролцож байна. Тэгэхээр манай сэтгэл зүйчийн өрөө подкастын маань ураа сэтгэл зүйн боловсролыг хүн бүртгэх сураатай подкаста хийдэг байгаа. За тэгэхээр багш өөрийгөө танилцуулаад өнөөдрийн ярилцах сэдэв маань бас юу вэ тайлбарлаад бид хоёрыг сонсож байгаа хүмүүстэй. За сайн байцгаана уу бүгдэнд өнөөдрийн минь. За ингээд подкаст сонсож байгаа нийт үзэгчтэй өнөөдрийн мэндийг хүргэе. За намайг Цэрэн Долом гэдэг Дархан дээд сургуулийн сургуулийн өмнөх боловсролын тангимд багшаар ажилладаг. За өнөөдрийн подкастын сэдэв хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо. За тэр дундаа аавын оролцоо хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ? За энэ сэдвээр ярилцгаа. Өнөөдрийн подкастын хүрээнд ирэхэд сэдвийн талаар жоохон товч бас тайлбарлаж өгье. За үүнээс үүдээд одоо хамгийн ихэнд ойлгож авах зүйл нь мэдээж одоо хүүхдийн хөгжил гэж юу вэ? За үүнээс үүдээд одоо хүүхдийн хөгжил за эцэг эхийн оролцоо тэр дундаа аавын оролцоо яагаад чухал вэ? За эдгээр зүйлүүдийг бас тайлбарлахыг шаардлагатай байх. За хамгийн ихэд хүүхдийн хөгжил гэж юу вэ гэдгийг ирэхэд тэл зөв танин мэдхүү нийгэмшгүй бие бэлдэр энэ хувьд одоо тасралтгүйгээр хөгжин төлөвшөх үйл явцыг хүүхдийн хөгжил гэж иргэдээ тодорхойлж авч үздэг. За тэгвэл хүүхдийн хөгжилд за эцэг эхийн оролцоо тэр дундаа аавын оролцоо яагаад чухал вэ? За сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр шинжилгээтэй холбоотойгоор за эцэг эхийн оролцоо иргэдээ хүчтэй их ярих болсон. За үүнээс үүдээд авч үзэх юм бол эцэг эхийн оролцоо тэр дундаа аавын оролцоо гэдэг нь за хүүхдийн суралцах, за хүүхдийн сэтгэл зүй, за танин мэдэх үйл ажиллагаанд за аав хүн ерөөдөө идэвхтэйгээр тогтмол ухамсартайгаар оролцох энэ үйл явцыг ерөөдөө аавын оролцоо гэж авч үздэг. За мэдээж аав хүн гэдэг ерөөдөө хүүхдийн хөгжилд одоо маш чухал эерэг нөлөөтэй. За тэр дундаа мэдээж аав хүн гэдэг хүүхдүүдийн баатар за охин хүүхдийн ирээдүйд одоо ямар одоо эр хүний анхны төсөөлөл нь харин хүүгийнхээ хувьд одоо ирээдүйд өөрийг нь дуурайж ямар хүн байх вэ гэдэг анхны одоо суурийг тавьж өгдөг гэдэг утгаараа аав хүн маш чухал. Гэвч одоо бас одоо ерөөдөө сүүлийн жилүүдэд аавуудын оролцоо харьцангуй бага. Ерөөдөө одоо хүүхдийн сургалт, хүмүүжил, төлөвшил гэдэг энэ асуудал зөвхөн ээжийн одоо ажил мэтээр ээжийн зөвхөн хийх ёстой зүйл мэтээр ерөөдөө ойлгодог. Аавуудын оролцоог орхитуулах ерөөдөө чиг хандлага ерөөдөө байгаад байгаа. Тэгэхээр ерөөдөө аав хүн гэдэг хүүхдийн хүмүүжил маш чухал. Миний бодлоор шууд өөрийнхөө амьдралаас ингээд сэтгэлээд ярих юм бол хүү охинтой. За манай нэг удаа нэг охинтойгоо ингээд юм ярилцж байгаад ингээд эмэгтэй хөхт гэдэг чинь цэвэрхэн байх хэвээр, нэм байх хэвээр. Миний охин ингээд одоо хамгийн түрүүнд одоо гэрээ ихний ээлжинд цэвэрлээ сурчхаа гэдэг чинь манай нөхөр надаар ер нь бол юу ч хийлэгдгүй тийм халамжтай юм баггүй. Би гэртээ юм баг аягач угаадаггүй тэгсэн чинь за зүгээрээ би аав шиг хүнтэй суучна гэж хийж байгаа. Тэнгуут хүн маань болохоор би том болоод яг таны хэлсэнчлэн одоо нөгөө ээж л ингээд хүмүүжүүлээл те бүх юм ингээд чиглүүлээд байгаа мэт боловч аавын тэр хөдөлгөөн бүрийг ингээд аав заавал ингээд та нар цэвэрхэн байгаараа чи намайг дуурайгаараа гэж хэлэхгүй хэрнээ үйлдэлээрээ ингээд хоёр хүүхэдтэй ингээд маш сайнаар нөлөөлсөн байгаа байхгүй. Тэнгуут хүн маань би юусэн аав шиг л аав болно. Айлын нөхөр болно. Аав нь яаж нэг гэдгсэн чинь эхнэрийгээ хайрлаад байн гэр цэвэрлээл байн ингээд хайрладаг ийм сайн аав болно гэдэгтээ аав хүний оролцоо нүдэн дээр ил гараад идэггүй ч гэсэн үйлдэл бүрийг хүүхэд ингээд титаачилж амьдралд ийм том сургамж үйлдэл ирээдүйд ямар хүн болохоо бас яг олж харсан байт юм байна гэсэн. Үзэхтэй айгу одоо тэгэд бас тийм одоо муу талаараа ч гэсэн бас буруу үлгэр дуурал эцэг эхчүүд байдаг л хэл та. Тэгэхээр эрэгтэй хүн аав хүн байх үр хүүхдүүдэд маш том үлгэр жишээ болд юм байна л гэдгийг одоо ярьж байгаа юм байна.
яг ингээд бас амьдрал дээр өөрөө ингээд амьдрал дээрс бас ингээд жишээ гаргаад ярьж байгаа нь бас их сонирхолтой байна. Тэгээ мэдээж ерөөдөө үүнээс үүдээд багш нас нэг бодит кейс бас ярих гэж бодож байна. Ерөөдөө би өөрөө одоо дархан дээд сургуульд одоо оюутнууд өдөр орой ангиудад эцэгхийн оролцоо дэмжих арга зүй хичээл ерөөдөө ордог. За үүнийхээ хүрээнд одоо оюутнууд лекцийн хичээлийн хүрээнд онлайн мэдлэг олж авахаас гадна семинар хичээлээ ерөөдөө бодит кейсэн дээр түшиглээд за үүн дээрээсээ ерөөдөө яаж шийдвэрлэх вэ арга замыг ерөөдөө оюутнуудтай харилцан ерөөдөө ярилцдаг. За тэгээд үүнээс үүдээд надад бас нэг жоохон сэтгэл өвтгсөн ч юм уу жоохон тийм нэг зүйл манай нэг оюутан яриа. Тэгээ би үүнээс үүдээд ерөөдөө энэ подкастынхаа ярих сэдвийг ерөөдөө аавуудын оролцоо гэдгийг. За тэр дундаа аавуудын оролцоо хүүхдийн хөгжилд яагаад чухал вэ гэдэг ерөөдөө ярих гэж бодсон. За тэр кейс нь юу байсан бэ гэхээр манай нэг оюутан өөрөө одоо туслах багшаар ерөөдөө ажилладаг. За тэгээд нэг өдөр мэдээж цэцэрлэгийн багш гэдэг хүн маш их ачаалтаа ажилладаг. За тэгээд тийм боловч одоо хүүхэд нэг бүрээ ерөөдөө ажигладаг. Хүүхэд нэг бүрийн сэтгэл зүйн онцлогийг маш сайн анхаарч ерөөдөө үздэг ерөөдөө багш нар маань тийм хүмүүс ерөөдөө байдаг. За тэгээд тэр багш нэг зүйл ерөөдөө ажилласан байсан. Тэр нь юу вэ гэсэн чинь нэг өдөр нэг охины аав нь ирээд цэцэрлэг дээр ирээд хүүхдээ охиноо авсан юм билээ. Тэгээд тэгсэн чинь тэр охин айгүй хөөрхөн бүр ингээд одоо одоо үндсэн багш болон туслах багшийг ингээд бүр анхаарахаар бүх хүний ингээ анхаарлыг татахаар ааваа ирсэн, манай ааваа авахаар ирсэн гэд яг энэ үгийг маш их тавцсан гэсэн. За тэгээд багш нь тэгээд тэрүүхэн дэндээ ингээд гайхаад тэгээд нөгөө нэг одоо тэнгуүтлээ багшийнхаа бүр ингээд татаж ирээ. Тэгээд тий амар маш их тогтлоод баярлаа. Тэр хүүхдийн тэр үед гарч ирсэн эмоц маш өндөр байсан. Тэгээд нөгөө нэг хүүхд маань бас аавтайгаа тий өнөөдөр ааваа та намайг авахаар ирсэн юм уу? Хоёлоо одоо та намайг авчаа дараа нь манай ахыг хоёлоо авахаар явна тий. Ааваа та өнөөдөр намайг авахаар ирсэн гэх энэ үгийг бүр маш их давтаад ингэдсэн. Гээд тэр багш ерөөдөө тайлбарлаж ирсэн. Тэгэхээр ерөөдөө энэ жишээнээс аваад үзэх юм бол зөвхөн аав гэдэг хүн тий зөвхөн одоо хүүхдээ ирээд цэцэрлэгээс нь авч ирэх асуудал биш. Тэр хүүхэд ерөөдөө аавыгаа тий намайг манай аав цэцэрлэгээс бас ирж аваасай гэж маш их хүлээжсэн байна. Тэгээд аав гэдэг хүн хүүхдийн хувьд ямар их үнцэнтэй хүн бэ? Хичнээн их одоо тий ингээл амьдралын явцад мэдээж завгүй байна. Мэдээж гэр бүлээ тэжээхийн тулд мөнгө олох шаардлагатай байна. Гэхдээ мэдээж аав хүн та бол хүүхдийн хүмүүжил одоо тасралтгүй маш чухал хүн шүү. Тийм учраас хүүхэдтэй 1-2 минутыг боломж нь олдвол орой бүр гаргаж агаарай. Хүүхдтэй маш сайн, хүүхдтэйгээ маш сайн харилцан ярилцаж, хүүхдтэй маш сайн сонсож тэгээд одоо мэдээж хүүхэд аавынхаа хайранд өссөн хүүхэд гэдэг мэдээж яагаад ч юм те бусдаас илүү өөртөө ихтэй яагаад ч юм ингээд альва зүйлээс айхаа айдас бага тэгээд ерөөдөө өөрийгөө илэрхийлэх чадвар нь өндөр. За сэтгэл зүйн хувьд мэдээж яг өөртөө маш ихтэй бусадтай харилцахтаа хүртэл өөрийгөө ойлгох тэр чадвар. За мэдээж одоо нөр суралцах мөн сурлага эдгээр гэл одоо маш олон зүйлүүдэд маш их олон өөрчлөлтийг иргэдэ ажиглагддаг. Тэгээд ерөөдөө зөвхөн ээж нь ингээл бүхий л одоо тий цэцэрлэг сургуулийн бүхий л үйл ажиллагаан дээр нь одоо хүүхдийн хөгжил төлөвшөлт дан ганцаараа оролцоод байхаас илүүтэйгээр аав хүн оролцсон. За аав ээж хоёр хүн тэнцвэртэй оролцсон гэдэг нь маш чухал гэж ерөөдөө бодож дүгнсэн тэрнээс тийм байна. Тэр дан ганц энэ нөгөө монголчууд ерөнхийдөө ихэнх хувь нь ээж эзлэх гэдэг тий аав нэг алсаас нүүдээ санхүү төрөнд ингээд хариуцсан гут ээж л ерөнхийдөө ингээд хүүхдийг чиглүүлээд идэв. Тэгээд багшаас асуух асуулт бас надад байна. Тэгээд аавын оролцоог хэрхэн сайжруулах вэ гэдэг асуултыг ээж болгон бас асууж иж магадгүй. Манай нөхөр одоо удирдлагын оройд буудан дээр суугаад идэг. Эсвэл нөгөө хүүхдүүд тарцсан амралтын нэг өдрөөр зүгээр уцаа ухаад эсвэл нөгөө цахим тоглоом бас жоохон орцсон тийм хүмүүс их байгаад идэг. Тэгэхээр аавын оролцоог хэрхэн сайжруулах вэ гэдэг зүйл дээр манай багшийн үзэл бодол.
За мэдээж сая ерөөдөө ярьлаа тий ерөөдөө аауд маань бас нөгөө ажлын ачаал гэдэг зүйлээр шалтгаан туу ерөөдөө гэртээ ирээл утас барих ч юм уу удирдлага бариад тий би нөгөө гэр бүл болж байгаа асуудлаас тий өөрийгөө жоохон ингэж хөндөрөх шин чанартай байгаад байдаг. Тэгвэл ерөөдөө бас ээжүүдэд зөвлөх зүйл нь яг одоо хүүхдийн хөгжил төлөвшөлт аав гэдэг хүн одоо маш чухал учраас аль болох урдуур нь орохгүй тий хүүхдээ аавтаа яагаад хэрэгтэй вэ гэдэг тэр ухамсарыг хэрэгдээ бас илүү олгоосоо гэж бодчих. Тэгээд түүний мэдээж одоо ээж одоо бүхэл зүйлд одоо хүүхд одоо аавынх нь өмнөөр орохоос илүүтэйгээр хүүхэд аав хоёр энэ хоорондоо харилцах, ойлголцох, ярилцах энэ боломжийг нь аль болох нээж өгөөд нээж өгвөл ерөөдөө айгүй үр дүнтэй. Тэгээ Монгол эмэгтэйчүүдийн бас нэг сул тал гэх юм уу байгаад байдаг. Тэр нь ерөөдөө нэг урдуур нь орох харин шинж чанартай байгаад байдаг. Үүнээс илүүтэйгээр аав хүн та хүүхэдтэй маш хэрэгтэй шүү. Аав хүн таны одоо хүүхэдтэй үзүүлж байгаа тэр зөв үйлдвэр дуурайлал ирээдүйдээ ихтэй хүүхдэд зөв аав хүн ерөөдөө ямар байх ёстой гэдэг анхны суурь. Эмэгтэй хүүхдэд би ерөөдөө ямар хүнтэй хандсан суух ёстой юм бэ? Ирээдүйд бас ханаас сонгох бас энэ үндсэн болно гэдэг ерөөдөө бодож үзээд урдуур нь орох гэдгээс илүүтэйгээр хүүхдтэйгээ тэр цагийг өнгөрөх тэр боломжоор нь ерөөдөө маш хангаж өгөөсэй гэж хүсэж байна. Мөн одоо үүнээс үүдээд бас одоо цэцэрлэгийн багш нар те аль болох одоо гэртэнтэй аав ээжтэйгээ хамт хийх одоо төрөл бүрийн бүтээлүүд бас санал болгож олно. Мөн одоо аав те ялангуяа аавд нь илүүтэйгээр хүүхэдтэй та одоо орой болгоно 5-10 минут гаргаад бага насны хүүхэдтэй үлгэр ингэж ярьж өгөөрэй. За үлгэрийн дагуу хүүхдтэйгээ харилцан ярилцаарай. Үүний үр дүнд хүүхдийн тэ хэл ярианы хөгжил за мөн өөртөө итгэхэд олон чадруудын бас хөгжүүлэх шүүгээд цэцэрлэгийн багшийн бас зүгээс бас ерөөдөө хэмжээд явал бас их зүгээр. Тэгэхээр ерөөдөө нэг аав хүн яагаад хүүхдийн хөгжил чухал вэ гэдэг зүйлийг ерөөдөө аавд маань өөртөө ойлгочих юм бол тэгээд яг бас санаачлагтай байгаад хүүхдийнхээ хөгжил төлөвшөлт ерөөдөө өөрөө анхаарал юмнаа гэж бодож байна. Багш маань ярьслага нөгөө 3 хүүхэдтэй болохоор одоо баг маань дөнгөж 2 настай. За том 2 нь ерөөхдөө чиглээ одоо чигээ авчтай байна гэж бодоход баг дээрээ бас одоо яаж энэ хүний сайн хүмүүжлийг одоо хүүхэдтэй үлгэр дуурайл болох уу гэдэг дээр би бас нэлийн хэдийн юм суралцаад сонсоод сууж байна. Тэгээд аавдын ойролцоо сайжирснаар гарч орлох эерэг үр дагаврууд. За эерэг үр дагаврууд гэдэг. За ерөөдөө бас түрүүн ерөөдөө дурдаад ерөөдөө хэлсэнтэй. За мэдээж хүүхдийн хөгжил, за хүүхдийн сэтгэл зүй, за харилцааны ур чадвар, за мөн хүүхдийн нийгэмшүү гэдэг ерөөдөө олон талын хөгжилд ерөөдөө үр дүн гардаг. Ерөөдөө нэг аав ээжийн хайр хангалттай байсан нөхцөлд хүүхэд өөрийгөө ерөөдөө илэрхийлэхдээ сэтгэл зүйн хувьд ерөөдөө тайван амгалан за мөн одоо таны мэдхүү нийгэмшүү хөгжил нь өндөр. Тэгээ мэдээж одоо сургууль болон цэцэрлэгт за ерөөдөө сургуульд сурах идэх чадвар нь яг бас өндөр. Тэгээд ерөөдөө нийгэмд одоо өөрийгөө би хэвбэ гэдгээ илэрхийлэх хэмжиг хандлага нь бас яг өндөр байдаг. Тэгэхээр ерөөдөө хүүхдийн хөгжилд аав ээж хоёрын оролцоо гэдэг зүйл маань жигд хүртэнчтэй хоёулаа оролцох шаардлагатай. Дан ганц ээж одоо хүүхдээ хүмүүжүүлэх ёстой ээжийн хөгжил чухал ээж гэдэг өнцгөөс харахаас илүүтэйгээр аав хүн бас их чухал шүү. Тэгэхээр нөгөө монголчууд Монгол эмэгтэйчүүд хүүхдийн хүмүүжлээс гадна одоо ямар гэр бүлийн асуудал дээр хүртэл тийм төрөмг байдаг шүү дээ. Урдуур нь орж асуудлыг шийдэх, урдуур нь орж ингээд бүх юмыг нуруунд дээр их ачаал аваад ирэнгуут аав хүний оролцоо яг ингээл багасаар яваад хүүхдээр ч гэсэн тэгж анзаарагддаг юм байна л да. За тэгээд төгсгөл хэсэгтээ багшийнхаа гоё ээж аавуудад хэлмээр байгаа бүх зүйлийг хэлүүлээд энэ хүү подкастыг бас дуусгах тий. За баярлалаа. Тэгээд
подкастын төгсгөлд ерөөдөө яг аудигаа бас л уриалмаараа ерөөдөө хүүхдийн хөгжил төлөвшөл ирээдүйд таны хүүхэд хэн байх вэ гэдг нь танаас бас шалтгаалдаг шүү. Та хичээн одоо завгүй ажилтай байсан ч гэсэн хүүхэдтэй багахан цагийг ч гэсэн зарцуулж агаарэ. Хүүхэд ажлаа тараад орой ирэхдээ хүүхдтэйгээ нэг 5 минут тоглох. За хүүхдээ одоо яг өдөр тутам юу болсныг сонсдог. Үүнийхээ үр дүнд бас хэрэг тодорхой асуудлууд хүүхдэд тулгарсан бол түүнийг нь шийдвэрлэх арга замыг хамтдаа ярилцдаг. За мэдээж хүүхдээ аль болох дэмждэг. Загнахаас илүүтэйгээр бас дэмжих гэдэг зүйл маш чухал. Эдгээр одоо зүйлүүдийг одоо хүүхдтэй ерөөдөө хүүхдтэйгээ хамтраад хийж байгаараа хүүхдээ одоо аль болох өөрийн тань одоо хүүхдээ одоо үзүүлж байгаа энэ зөв үлгэр дуурайлал ирээдүйд одоо зөв хүн байх үндсийг ерөөдөө тавина шүү гэдэг бас хэлмээр байна.